Сайн байцгаана уу эрхэм үндэс үзэгчтэй. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн 2006 оны төгсөгчдийн нэрэмжит Алтан агнуур подкастын маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт маань онцлог хоёр зочноо урьж оролцуулсан байна. Нийслэлийн амгалан амарч газрын их барих эмэгтэйчүүдийн чангаах ухааны магистр Төвшин Эрдэнэ, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн чангаах ухааны магистр Төвшин Дэлгэр хоёр ихэр эмч байгаа урьж оролцуулсан байна. Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн зочин бол мэдээж онцлог зочин байгаа. Яагаад тэгэхээр ихэр тэр тусмаа хоёулаа их барих болон хүүхдтэй холбоотой мэрэгжлийн нарийн мэрэгжлийн эмчнэр оролцож байна. Тэгээ ярианыхаа ихэнд эмч болох шалтгааны талаар яагаад хоёулаа бас эмч байх вэ гэдэг шалтгааныг сонгосон. Тэр шалтгааныг сонсомоор байна. За баярлалаа. Ер нь л хүүхд байхасаа эхлээл эмч болъё гэж мөрөөддөг байсан. Тэгэл тэрнийхээ дагуу эмч болсон байгаа. Тэг бид хоёр болохоор ер нь жоохон сонирхол ижил. Ихэр болохоор тэгдэг юм уу? Ер нь одоо нэг хувцас сонирхсон чи яг ижил нэг юм сонирхдог. За тэрэн шигээ мэдгүй хоёлаа л эмч болохыг зорьсон. Хоёлаа сонирхож исэн. Гэр бүлд эмч байгаагүй. Байхгүй. Тэгээ зүгээр шууд хоёлаа л эмч болоо. Тий. Тэгсэн. Мөрөөдлөө хамт ярьсан юм байна шүү дээ. Тэгсэн. Ер нь бол тий. За. Ер нь бол манай ээжийн маань зүгээс бол битэрийн нэг математик багш болох аягүй сонирхолтой байсан. Тэгээд манай архангаа чи ерөнхийдөө нөө багшийн сургууль байдаг байсан шүү дээ. Тэнд нэг нь үлдчихээ гэл тэгжсэн. Тэгтээ хоёлаа болохоор зүрнээ конкурс өгөл хоёлаа ангаахт орсон. Тэгэл тэндээ хоёлаа ангаахт орол. Эмч болохоор зоригшол уцгаасан. Тэгээд ангаахын босгод авах чи бас чанга штэ. Ер нь бол бас бидний үед ч гэсэн конкурстад бараг 20 хүнээс нэг юм уу сонгогддог байсан. 20-30-ад конкурс. Одоо би энэ санаж байгаагаар 2001 оны эсэлт чинь 910 билүү бараг шахав конкурс өгсөн оюутнууд байсан. Сурагчид байсан. Тэгээд эндээс чинь нийслэлээс 145-ыг сонгож авсан. Тэгэхээр нэгэн өндөр шалгуурыг давсан. Тэгээд хоёрын хувьд ингээд хоёулаа эмч мэрэгжлийг сонгоо, хоёулаа энэ шалгуурыг даваад, хоёулаа ингээд ороод ирсэн гэдэг бол бас хувь тохиолын хувьд аюу азтай байх гэж би бодож байна л да. Тэгээ сая ярианыхэнд бас Архангаа гэдэг нэр орж ирлээ шүү дээ. Тэгээ бас өмнөх нөгөө CV-г нь харж байхад бол хоёулаа Архангаад очиж ажилласан гэж би сонссон зөв. Зөв. Тэгэхээр ажлын гараагаа Архангаагаас эхэлсэн. Архангаагаас эхэлсэн. Тэр талаар ярил. Бид хоёр болохоор зэрэг 2000 онд 10 дугаар ангид төгсөөд за тэгээд 2000 оноос 2006 хүртэл ангаахт сурж агаад 2006 онд төгсөөд Архангаадаа очиод Архангаа нэгдсэн эмнэлгийн нөгөө 103 буюу бид эдгийн нэрч хэвснэр 103 яаралтай яг хүлээх яаралтай тусламжийн хэмжээр хоёлаа ажиллаж исэн. За тэгээд тэндээ жил гарan ажилласан. Тэгээд нэг нь хүүхдээр нэг нь их барихаар Архангаагаас ингээд сурахаар ирээд нарийн мэргэжлэр резидент их барихаар сураад за тэгээд буцаж очиод Архангаадаа ажиллаж агаад 8 он төгссөн их барихаараа 8 оноос 14 он хүртэл Архангаа аймагт ажиллаж агаад 14 оноос хойш нийслэлийн амгалан амарч гэж ажиллаж байгаа. Хоёулаа одоо энэ нөгөө нарийн мэргэжлээ ярилцсан уу? Өөрөөр хэлбэл би их барих эсвэл эмэгтэй юу гэдэг яриагаар ерөөсөө сонголтоор. Тиймгүй тухайн үедээ бол нөгөө нэг яг Архангаагаас нөгөө захиалгаар сурдаг байсан шүү дээ. Тэгэхэд бол манад Архангаа аймагт их барихын эмч, хүүхдийн эмч хэрэгтэйгээд тэгээд нэг нь их барихаар нэг нь хүүхдээр явахаар болсон. Би бол ер нь бол мэдрэлийн эмчийг сонирхдаг байсан. Тэгж байгаа тэгэл Архангаагаас хүүхдээр сурах уу гэхээр нь тгийгээл. Тэгээ одоо бол гэхдээ хүүхдээр сурсандаа бол харамсдаггүй дуртай байдаг. Энэ мэрэгжилтэй. Миний хувьд бол их барихаар угаасаа их барихын эмч болно л гэж боддог. Тий. Тэгэхээр яг өөрийнхөө хүсэл мөрөөдөлд бол хүрч чадсан. Подкастын ивент тэтгэгч Golden Tip Нүрам шүдний имлэг. Одоо ингээд өнөөдөр чинь бас нэг онцлог зочныхаа нөгөө түүхэн нөө ихэр гэдэг онцлог явж байгаа. Тэгээд ихэр байх одоо би ч гэсэн өөрөө бас ихрийн нэг тэгээд бас зовлон жаргалыг мэднэ. Тий тэгээд ихэр байх гоё зүйл нь бас нөгөө таагүй сөрөг зүйл нь ялангуяа оюутан байхад гэх юм да. Тэр үеийн одоо дурсамж ирээд харуул. За ихэр байхын даваа тал нь гэвэл ер нь бит хоёрын хувьд бол нөгөө байн хамттай байсан учраас хизээж ганцаарддаг байсан. Байн хантай. Хоёулаа бүх юмд л хантай байдаг байсан. За сул тал гэхээр нэг сул тал байхгүй. Гайгүй тий. Гайгүй.
Андуурах тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Андуурах тохиолдол зүгээр өндөө байгаа. Манай төвшин дэлгэр чинь нөгөө Нера амч шүү дээ. Ер нь бол амглан амарч газар 12 оноос сая хэдэн он бэлээ? 23 он хүртэл хамт ажиллаж ирсэн шүү дээ тэр чинь. Тэгэхээр ер нь бол тэрч барыг 23 он хүртэл хамтдаа дандаа явдаг байсан. Тэгээ яг амглан амарч газарт бол ээжүүд маань андуурах тохиолдол аягүй байсан шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө Нерага асуух гээд надаас ирж асуув. Эсвэл одоо миний төрөөсөн ээжүүд маань очиод дэлгэрээс бас юм асуух тохиолдлууд байна. Андуурах тохиолдол зөндөө их байдаг байсан. Дэлгэрийн эмч дээр тохиолдсон юм тий өглөө нь хүүхдүүдэд үзгээд орохоор та өчигдрийн миний төрүүлсэн эмч байна тий төрүүлнэ тэгээ бас Нерагийн үзнэ та ямар амир мундаг юм бэ гэх. Тийм андуурах тохиолдлууд байна. Одоо ингээд мэрэгжлийн хувьд хоёулаа ингээд биеинтэй холбоотой хамааралтай мэрэгжил байна шүү дээ. Тэгэхээр нөгөө тэрний давуу тал бас байгаа х тий гарч байгаа. Байна. Тий. Одоо нэг нь ээжийн төрүүлчлээ гэхэд нөгөөх нь төрсийнхэн дараа Нерад нь бас зөвлөгөөх үзэх. Тийм боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгээ бас нөгөө амгаланд цуг ажилдаг багт чинь одоо эрдэнэ хүн төрүүлчлээ гэхэд миний Нера яаж ийн төрүүлсэн ээжийн Нера яаж ийн гэдэг одоо жишээлбэл дутуу хүүхд төрүүл эмчилгээтэй хүүхдийн төр байвал асууж сурна гэл уялдаатай хоорондоо. Ер нь нөгөө үйлчлүүлж байгаа хүмүүс маань ерөөсөө хоёртоо л нэлээд удаан хугацаанд хамт байх гэдэг шүү дээ. Жирэмсэн байхаас эхлүүлээд төр хүртэл. Уг нь бол мэрэгжлийн хувьд ингээд хоёр харахаар айгүй гоё мэрэгжлээ. Ялангуяа ингээд их барих эмэгтэйчүүд гээд тэнд шинээр одоо энэ хороод мэдлэгж байгаа хүүхдийг хүлээж авахаас ахуулаад хүлээж авснаас цаашаа ингээд үргэлжлүүлээд дараагийн том хүүхд болох хүртэл нь ингээд аваа явна гэдэг бол урт хугацааны том баг төлөвлөгөө болох гэдэг шүү дээ. Тэгэхээр бас гоё мэрэгжил юм. Тэгээд тэр тусмаа ихэр эмчнэргээ бодохоор миний хувьд бол аюул том бахархал төрж байна л да. Сая ярианыхэнд хоёлаа орон нутгийн эмчээр эхлүүлсэн гэж байна. Одоо хоёлаа мэдээж орон нутгаас шилжиж ирээд энд ус эмнэлэгт болон хотын эмнэлэгт ажиллаж байна. Тэгэхээр ялгаа орон нутгийн эмнэлгийн ялгаа, хотын эмнэлгийн ялгаа харагдаж байгаа бах мэдээж. Тэгээд тэр тусмаа бас багагүй хугацааг хоёлаа орон нутагт өнгөрөөцсөн байна. Тэгэхээр энэ талаас нэг ялгааг нь хэлж өгвөл. Подкастын ивент тэтгэгч UMed гоо сайхны мэдсэслийн эмнэлэг. Дэлгэр эмчээс эхлэе. За тийм. За ер нь бол ялгаа талдаа орон нутагт бол төрөлт арай хамаагүй бага байна. Одоо бол энэ нөгөө хотод бол нөгөө төрөлцсөн мэрэгжлийн эмнэлэг нөгөө төрөх эмнэлгүүд чинь бол төрөлт хамаагүй их. Одоо жишээлбэл Архангай аймагт байхад бол хоногтоо нэг 5 мав орчим төрдөг гэсэн бол одоо амглан амарчхад бол дунджаар нэг хоногийн төрөлт 20 орчим бол байдаг. Тийм тэгэхээр ачааллаас ахуулаад арай өөр. Дээр нь бас нөгөө эрүүл мэндийн чанар арай өөр байна. Орон нутгийн одоо иргэдийн маань эрүүл мэндийн чанар, хотын иргэдийн эрүүл мэндийн чанар ч гэдэм үү. Одоо нөгөө их барих гэхэр ч одоо их барихтай сорё. Зүг биз дээ. Одоо андуурч шүү нөгөө яг их барих нь. Тий. Нера. Тий. Тэгэхээр харьцангуй нөгөө амьдралын чанараас шалтгаалаад энд бас өөрчлөлт харагдах байх гэж бодоод байна л та. Орон нутгийн гайгүй нэг хайхтар өөрчлөлт. Гайгүй. Миний хувьд лав. За. Ойролцоол гэж бод. Төрх их барихын хувьд бол бас нэг онцгой ялгаа байхгүй. Мэдээж ачааллын хувьд ялгаатай байна. Орон нутагт одоо шинэ Архангайд бол жилдээ 1000 орчим төрж байгаад энд бол нэг 6000 орчим төрдөг. Төрөлтийн хувьд бол мэдээж ялгаатай учраас ачааллын хувьд ялгаатай. Мэдээж хүн л төрж байгаа юм болохоор аль аль нь гарах одоо эрсдэл хүндрэл юмнууд нь бол ойролцоо адилхан байна. Ажиллах нөхцөлийн хувьд бас ондоо байна. Одоо жишээ нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа үед одоо яаралтай ингээд манай их барихын салбарч яаралтай хагалгаанууд бишгүй байдаг. Тэгэхээр энэ яаралтай хагалгаан дээр ихэд яг нэг хагалгаанд орох баг маань бэлэмш байдаг. Тийм учраас яаралтай хагалгааны үед бол дандаа дуудаж хагалгаа ордог. Одоо мэдээ алдуулах хэмжээ, ахаад нэг хамт орох хагалгаанд орох хэмжээ, бусад цовлогч нараа дуудаж орчирдаг учраас тэр хооронд бол цаг хугацаа алдах маш өндөр эрсдлүүд хүлээгдэж идэг. Энд бол бүх юм бэлэн байж идэг. Хүмүүст нь орох хагалгаанд орох хагалгааны өрөө өндөр бэлэн байдалтай байдаг. Тийм нэр яг ийм ажиллах орчны хувьд бол арай өөр. Нера дээр ч гэсэн яг ялгаагүй. Одоо хүүхдэд дутуу нера төрлөө, хүнд хүүхд төрлөө, амьсгалын аппаратанд оруулах аппарат маань өөр. Гэх мэтчлэн ялгаатай орчны хувьд, ажиллах нөхцөлийн хувьд эрсдэс ялгаатай л да. Одоо ингээд мэрэгжлийн хувьд бид
нараа бол одоо ингээд 20 гаруй жил ажиллачлаа гэхээр бас ер нь баг ахмад эмчнэрийн ханаад орох гэдэг шүү дээ. Одоо харин баг латад хийгээд байна. тий. Тэгэхээр яг ахмад эмч гэдэг үгтэй залгаа туршлага гэдэг зүйл яригдах байх. Тэгэхээр туршлага гэд эргээ бодоход анх ажлын гараагаа эхлүүлж исэн ялангуяа энэ нарийн мэрэгжлийн эмчийг эхлүүлж байсан үед нэг алтан оноотой зүйлүүд их байсан баг. Ингээ эргээд бодоход нөгөө анх олж исэн эмч одоо өнөөдрийн эмч хоёрын ингээд хооронд ялгаа хэр гарсан байна. Тэгээ дээр нь сая ингээ бидний нэвтрүүлгийн бэлтгэлийнх өмнө ярьж байгаад ингээд мэрэгжлийн бахархлын талаар ярьлаа шүү дээ. Тэгэхээр мэрэгжлэрээ хизээ бахархажээ. Одоо яг энэ эмч болсон мэрэгжлэрээ. Тэр нэг бахархах нэг гоё кейс үүссэн байгаа шүү. Тэр кейс байвал ярил. Мэдээж байлгүй яг уу. Ер нь бол одоо хүнд яра төрөөд юм уу эсвэл хит багжинтэй дутууны яра төрөөд за тэгээ хүүхэд маань хэвийн доктортой болоод эмнэлгээс гарах үед бол сайхан санагддаг. За тэгээ хүүхдүүд маань том болцоо онооч гэсэн бас 1 нас 2 нас та ирээд үзүүлээд ч юм уу баярлаа энэ төр хэлгээд сайхан санагддаг. Одоо нөгөө анх төрүүлээд гарч ирсэн яраг бодоход ингээд жилээр бодвол бараг 10 хэд насны хүрсэн болох гэдэг шүү дээ тий. Тэгээ эргээд уулзсан тийм юу байгаа байлгүй. Байгаа. Байлгүй байх тий мэдрэмж нь. Тий. Дутуу төрсөн гээл хил 200 хил 500 та төрж исэн яраагууд маань одоо бүр зөндөө том болцсон 12 дугаар анги 12 3 настай. Тэгээд сургуульд орсон гээл юу яажсэн. Ирж уулзж исэн. Эрүүл саруул явж байгаа. Тэгээд зарим ээжүүд чинь нөгөө өмнө бас амгалан төрж исэн гээд нөгөө дутуу төрж исэн гээд дараагийнхаа хүүхдийг төрүүлчихэд нөгөө өмнөх нөгөө дутууны төрж исэн яраа том болцсон байгаа шүү дээ. Тэрийгээ дагуулад ирж баг хүүхд мөхтөө үзүүлдэг тийм тохиолдлууд байдаг. Одоо тэгэл өмчлөөд авчиж байгаа үстэй баг юмч байгаа тийм. Манай гэр бүлийн би бас нэлээд нөгөө олон гэр бүлтэй найзууд байдаг, хүүхэдтэй найзууд байдаг. Тэгээд тэр нэг эмчтэр л дагнаа төрсэн манай гэр бүлийг дааж авсан юм шиг гэдэг. Одоо бас гоё мэрэгжил гэж би хардаг. Төвшин Эрдэнэ хувьд бахархсан одоо мэрэгчлэрээ бахарх. Подкастын ивент тэтгэгч Сэцэн Мед эмнэлэг. Зөндөө их байгаа. Ер нь тэгээд ээжигээ няраатай эрүүл саруул ээжигээ амаржуулаад одоо ээж маань хүүхдээ цээжин дээрээ тавиад баярлалаа эмчээ гэж хэлэх хамгийн сайхан мэдрэмж. Мөчтэй. Энэ мэдрэмжийг бол маш олон удаа мэдэрчилээ. За төрүүлсэн хүмүүсээс маань буцаад ирдэг тохиолдлууд ч гэсэн би ахаад нөгөө хамаатан садан ах トゥ угийн маань хүмүүст айгүйх олныг төрүүлсэн байгаа. Дараад нь цагаан сараар нөгөө цагаан сар чи ер нь ах トゥ усын баяр шүү дээ. Тэр цагаан сараар ах トゥ нэртэй уулзаад таны авсан хүүхэд гэдэг байдаг. Зарим ах хамаатныхаа 2 3 хүүхдийн ч төрүүлсэн тохиолдлууд байгаа. Одоо ингээд бас ингээ юм болгон сайн байхгүй бас ирээн бараан алдж яадаг тэр тусмаа эмч мэрэгжил дээр бол бас хүнд өчүүд байдаг шүү дээ тэр одоо магадгүй яг зүгээр хитрхи бид нар гоё ингээ аз жаргалтай юмс доош унчлаа хүнд мөчтэй тохиолдож исэн үе зөндөө байгаа. Тэр үед яаж тэр мөчийг давж гардаг байсан бэ? За ер нь тэр хэцүү үед бол бишгүй бас байсан ээж төрүүлсэн хүмүүс маань хүндрэгтэй. За энэ тохиолдолд болохоор зэрэг ажлын хамт олон маань за мөн гэр бүлийнхэн маань маш их тус тийм сэтгэлийн дэм болдог байсан. Тэ надад ч гэсэн ялгаагүй. Яг одоо нөгөө нэраа хүүхд чинь 5 хүртэлх насны эндэгдэл дотор 3-ны 1 нь нэраа эндэгдэл байдаг байхгүй юу? За нэраа эндэгдэл дотроо хахад 3-ны 1 нь эрт нэраа үеийн эндэгдэл их байдаг. За яг нэраа эндэл ар гэрт нь хийх мөч айгу хэцүү байдаг. За тэгээд тэр үед бол тус олдог хүмүүс маань бол мэдээж гэр бүлийнхэн. За тэгээд ажлын хамт олон минь байдаг. Одоо ингээд бид нар төгсөөд 20 жилийн босгон дээр ирчлээ. Ингээд мэрэгжлийн хувьд одоо ингээд нэлээд чанагдчихлаа. Одоо ингээд та баг зааварлах төвшөнд очсон хүмүүс байна шүү дээ. Одоо ингээд дараа үеийнх маань ингээд магадгүй боловсроод ингээд ажлын гараагаа эхлүүлээд ингээд явж гин. Тэр хүмүүст ингээд захиж хэлэх зөвлөгөө байвал шинэ эмч нарт гэсэн үг шүү дээ. Одоо манай дугаарыг бас үздэг хүмүүс маань оюутнууд их байна.
эмч болох гэж байгаа, эмчийн эсвэл мэрэгжлийг сонгох гэж байгаа ч юм уу 10 жилийн хүүхдүүд хүртэл байдаг. Тэгээ ингээд харахад бол бид нар бас эмч мэрэгжлийн дандаа гой сайхан зүйлүүдийг ярих гэхээс илүү бас хэцүү зүйлүүд зөндөө байгаа. Тэгэхээр ерөнхийдөө эмч болох гэж байгаа хүмүүс эсвэл эмчээр төгсөөд магадгүй та хоёрын нарийн мэрэгжлийг сонгох гэж байгаа эрсдийн тоёртууд болох гэж байгаа хүүхдүүд зориулаад зөвлөгөө өгвөл мэрэгжлийнхаа одоо талыг тайлбарлаж хэлүүлэх юм уу да. Юу гэж зөвлөхөө? За ерөнхийдөө мэдлэг мэрэгжлээс гадна хамгийн чухал юм маань болохоор альва юм сэтгэлдээсээ л хандаасаа л гэж хандж байгаарай л гэж хэлээ да. За миний хувьд бол харилцаа хандлага маш сайн байгаасай гэж хүсэж байна. За мэдээж хүүхдүүд нь өвдсөн хүмүүс чинь бухимдалтай орж ирнэ, альва ямиг сонсдог, төвчдөг байгаасай л гэж захиж хэлмээр байна да. Уцаад ихэр гэдэг сэдв рүү орё. Тэгээд гэр бүл байгаах те. Тэгээ хүүхдүүдтэй басан байх мэдээж. Тэнгүүт гэр бүлийн хувьд нөгөө бараг нэг ээж биш хоёр ээжтэй болох гэдэг шүү дээ те. Гэр бүлийн хүүхдүүд маань хоёрын маань гэр бүлийн талаар сонирхол хэдэн хүүхдтэй байх вэ? Тэгээд хүүхдүүдийн нас нь бас их сонирн байна. Ижлэгэн байх уу? За миний хувьд бол нөхөр 2 хүүхэдтэй. За том хүүхэд маань нэлээд том 21 настай. Би 5 дугаар курстэй төрж байсан. 10 жилийн ангийнхаа залуутай суус гэрэлсэн байгаа. Тэгээд охин маань одоо ангаахын 5 дугаар 4 дугаар курсын оюутан. Оо тийм үү. За. За дараагийн хүүхэд маань болохоор 10 дугаар ангийн хүү би. Тий. 10 дугаар. За дэлгэрээ. Миний хувьд бол 4 хүүхэдтэй. Мөн 10 жилийнхаа залуутай гэр бүл болсон. За 4 хүүхэдтэй хамгийн бага маань одоо 2 нас гарантай саяхан ажилдаа орсон байгаа. Мөн одонго авсан. Тэгэхээр хоёрчод 6 хүүхэдтэй болох гэдэг шүү дээ тийм бараг. Тий. За манай хамгийн том хүүхэд маань болохоор зэрэг ангаахын бас 1-р курсын оюутан байгаа. Оо за ямар. За дараагийнх нь тэгээ 8 дугаар анги, 3 дугаар анги. 2 нас гарантай. 4 хүүхэдтэй байгаа. Ангаах оюутнууд нь одоо ямар хүйсийн хүүхдүүд байна? Манайх 4 дугаар курс. Биш юу нь? Эмэгтэй. Хоёулаа эмэгтэй. Хоёулаа эмэгтэй. Манайх болохоор 2 охин 2 хүүтэй. Ангаахтайгаа манай бас охин нь. Тэгэхээр одоо тэр хоёр маань бас ээж нөлөөнүүд орсон байна. Ангаахыг сонгож ийн гэдэг нь эсвэл одоо өөрсдөө үнэхээр сонирхоод хоёр шиг ингээ бүр багаас эмч болно гэх мөрөөдөл байсан байна уу? Ер нь бас багасаа л эмч болно л гэдэг байсан манай охин. Би одоо үгэнд бодохдоо одоо бид нар чинь нөгөө нэг их барих няраа хүүхд чиглэж юу байнгын жижүүр ажил хийдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө жижүүрийн ажил хийж яхаар хүүхдүүдийг одоо ээж нь байхгүй байгаад хар дургу ангаах руу орох сонирхолгүй байх юм бодсон чинь айгүй сонирхолтой байдаг юм билээ. Тэгэхээр бас юм ч олон гэл өөрснийхөө хүслээр л орсон гэсэн үг ер нь бол тэр мэргэжлийг сонгож байгаад бас баярлсан баг те. Ер нь баярлсан. Баярлсан. Ядчил одоо бид нар чинь хөгшин болоод ирвэл бас нэг тариа ичдэг хүүхдтэй зүгээр байх гэж боддог шүү дээ. Одоо ингээд эмч болох гэдэг шүү дээ. Одоо тэгээд цаашаа мэдээж тэр хүүхдүүд маань нарийн мэргэжил рүү сонголтын тэр үед нөлөөлөх үү эсвэл өөрсдөө харин шийдвэр гаргах уу? Нөлөөлнө гэдэг маань өөрийнхөө нарийн мэргэжил рүү оруулах гэдэг шүү дээ. Нөлөөлөхгүй өөрснийх нь сонголтоор л подкастын ивент тэгч цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Одоо ингээд юу байна л да. Аюут бид нар ангаах гэдэг зүйл чинь бидний хувьд аюу хүнд сургууль шүү дээ. Би бол тэгж боддог. Бид нар тэрийг давж гарна гэдэг бол одоо миний санаж байгаагаар манай сургуулийг төгсөөд манай мэргэжлэр явж байгаа. За би өөрийнхөө одоо шүдний салбарыг л бодож байна л да. Төгссөн оюут 82 оюутнаар элсэж ороод 58 оюутан төгссөн. Тэгээд саяны судалгаагаар нэг 40 орчим оюутан маань одоо эмч маань мэргэжлэрийн ажлаа явж байна. Ингээ бодоход бараг 50% нь энэ мэргэжлийн ингээд сонголт хийж орж ирчээ 50% нь үргэлжлүүлээд мэргэжлэрийн ажлаа явж байгаа. Тэгэхээр нэлээд ийм юу шаардаад байна л да. Төвчээр байх шиг байна. Шамд сорж гин. Дээр нь ингээ бодоход ангаахын сургууль сурах гэдэг бол нэлээд өндөр босготой сургууль. Тэгэхээр одоо би оюутан цаг руу буцаж шилжиж очих гээд байна л да. Хамгийн хэцүү байсан хичээл юу байсан бэ? Нэлээд чардааж давсан байх гэдэг шүү дээ. Одоо ер нь бол биофизик хичээл аягүй хэцүү байсан. Биофизик дээр. Миний хувьд бол микробиолог. Эдгээр ч одоо яг нэг ингээд нүдэнд харагдахаар өөрчлөлтүүд байхгүй шүү дээ. Тэгэхээр амар тухайн үедээ үл их л уншаал хэцүү санагддаг байсан. Одоо багш нар андуурж исэн багтаа. Ууг нь бол одоо андуурна шүү дээ. Ууг нь ихэр юм чинь. Багш нарын хувьд андуураа тэрийг нь тоор нэг залцаар байна.
байхгүй. Биенийхээ Би чи яг оролцоо. нэг анги байсан болохоор би яг л нөгөө нэг ангидаа ижлэхэн сууж байгаа. Тэгэл асуудлаа гэхэд нэг нэгээрээ босоод асуудна. Өөр анги бол одоо тийм юм байдаг гэж магадгүй л ах. Битэрийн хувьд бол боломжгүй. Боломжгүй гэхээс гадна ерөнхийдөө нөгөө нэг ойролцоо төвшөнд байсан. Хичээл болгоно. Одоо шинэ хиймдээ хоёлаа адилхан. Математиктэй хоёлаа адилхан. Хиймдээ хөвшингийн хувьд бас ойролцоо байдаг байсан. Тийм болохоор яг нэг одоо тэр их рүүт чинь нөгөө нэг тийм залдсан гэхээр нэг хичээлдээ арай илүү нөгөөх нь нөгөө хичээлдээ илүү байсан бол битэрийн хувьд бол тийм биш. Ер нь яг ижил төвшний байсан. Бас нэг давуу тал нь нөгөө хичээлээ хамт давтаа явахд гоё байсан баг те. Илүү цаг хугацааг товчилчих гээд байгаа байхгүй. Миний хувьд ч нөгөө бодлоо ч та одоо ингээд амар унших даалгавар өгч чинь тэгэнгүүт тэр чинь ингээд нэг хүний хувьд ахацсан даалгавар байхад хоёлоо хувааж аваад уншичаад тэрийг би энтэйгээ ингэж шеэрлээд ярилцаад ч гэдэм юм ингээд явчих юу байсан баг те. Байсан. Одоо нэг сэдвийг уншаад нөгөөх нь нөгөө сэдвээ уншаад бие биендээ ярьж өгөөд за тэгээ яриулчаад буцаа уншихаар нэг хамаагүй ойлгомжтой байдаг шүү дээ. Тэгдэг байсан. Подкастын ивент тэтгэгч мөнх онч дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. Тийм би чинь бас нөгөө ихэр гэжсэн шүү дээ. 10 жилдээ байхдаа ихрийнхээ өмнө бас уран зохиолын хичээл дээр нь ороод асуугдаад онцовж ирсэн. Тэгээд нөгөө давуу тал ашиглах гэх юм уу, залтны гэх юм уу тийм яг тийм юмыг л бид хоёроос хэрглэж ирсэн үү тэр арга байна уу гэж асууж байгаа нах. Одоо бас ингээд ихэр гэдэг талаасаа ч гэдэм үү манай эрүүл мэндийн салбарт ихэр эмчтэр байсан анзаарч ирсэн үү? Ихэр эмч байдаг. Одоо нөгөө нэг хин байгалийн эмч биднэрт хичээл ордог гэсэн шүү дээ. Халдвар тий. За нөгөөдг нь Батантомын туул эмч хоёр чи ихэр гэдгийг ш. Нэрээ тийм тий. Тэр хоёроос өөр үл өстой мэдхгүй. Битэрийг яг оюутан болоод ирж байгаа гэжсэн. Ойрын 50 жил дуусаа ихрүүд ирээгүй. Тийм болохоор та хоёрыг одоо нэг аймгийн ирж байгаа оюутнуудыг нэг ангид авдаг юм биш үү? Нэг группт тэгсэн. Тэгж хилээд авч ирсэн. Одоо ихэр ингээд ойрын 50 жилд ирээгүй учраас та хоёрыг нэг группт оруулнаа гэл тэг нэг ангид оруулж ирсэн. Бас гоё юм тий. Тэр үед одоо ингээд бодох юм бол тэгээ сони юмдаа бас тэгээд хоёулаа эмч мэрж сонгоно гэдэг нь бол бас хоорхаа би бол тэгж бодож байна. Тийм баг. Ер нь бол яг тэр байглаа багш, туул багш хоёроос өөр хоош ер нь байгаагүй гэж хэлэх юм бол тэгээ битэрээс хоош одоо байсан юм уу яа. Мэдхгүй байна. За одоо 20 жил болж байна. Ингээд бид манай ингээд төгсөгчдийн санаачилж байгаа энэ хөө подкаст маань ингээд мэрэгжлийн онцлогийг харуулах зорилготой байдаг. Тэгээд хоёрын хувьд болохоор хэрвээ одоо мэрэгжлээ соль гэвэл хоёр ямар мэрэгжлээ сольж болох вэ? Соль гэвэл үү? Тий одоо би жишээ нь нэг мэрэгжил мэндийг айгүй сүүлийн үед сонирхсан. Тэгээ би бас магадгүй ингээд хэрвээ шүдний ангийг сонгоогүйсэн бол нэг мэрэгжил мэндийн ангийг сонгоод гоё сургууль юм байна гэд дотроо ингээд сүүлийн үед судлаад одоо энэ олон подкастад ороход нөгөө хүмүүсийн ярьж байгааг сонсоход нийгмийн эрүүл мэндийн талын чиглэл айгүй гоё сонирхолтой санагдаж байна л да. Яг одоо хоёрыг бас магадгүй мэрэгчлээ солиод үзвэл яагаад энийг яриад байна гэхээр ингээд нөгөө бусад салбаруудыг бид нар бас төдийлөн мэддэг байсан юм байна. Тэгээ одоо ингээд ажлын гараан дээр гараад олон жилийн дараа ингээд бусад амжилттай яваад төгсөлтийнхнийгаа хараад ингээд харахад бол бас айгүй гоё мэрэгчлүүд ингээд бид нар зөвхөн эмчилгээний ангийг сонгоод явах гэхээс илүү зөндөө олон бусад сургуулиудын маань мэрэгчлүүд ийм үн цэнтэй мэрэгчлүүд их байсан юм байна. Тэгээ тэрийг бид нар бас төдийлөө хардаггүй байсан юм байна. Тэгээ энэнгээр энэ дугаарыг маань бас энэ подкастын маань гол зорилго юу гэхээр бусад мэрэгжлийг бас сурталчлах, мэрэгжлийнхэн гоё мөн чанарыг ингэж нөгөө олон жил дотор нь чанагдсан хүмүүсийн өөрийнх нь амнаас сонсох гэдэг зүйлийг хараад барахад сууж байгаа юм л та. Тэгээд хоёрын хувьд хэрвээ заавал одоо их яраа юм ч юм уу эсвэл их байхын яраа юмч болж явах гэхээс болохоос илүү өөр чиглэлийг сонгосон бол ямар мэрэгчлээ хасан бэ? Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний имлэг. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Подкастын ивент тэтгэгч UMed гоо сайхны мэс заслын имлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэн мед имлэг. Подкастын ивент тэтгэгч мөнх онч дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. Манай хүүхд одоо хангаахын эрүүл ахуй давхар судлалын 4-р курс сурдаг. За тэгээд нөгөө манай охин ирээл ярьдаг аахгүй би охинтойгоо нэлээд айгу дотн байдаг. За тэгээ ярахаар хүнсний эрүүл ахуй айгу айтаахан хичээл юм уу гэж бодогдоод идэх шүү дээ. Айгу сүрхий одоо нөгөө нэг жишээлбэл одоо тэр яг мэрэгжлийн талаас одоо хичээл нь орж ирэл ярина шүү дээ. Тэгэхээр
одоо гурлан бүтээгдэхүүнийг тийм модон дээр яах ёстой. Хоол зүйч. Тийм. Хүнсний эрүүл ахуйд айгуу дэжгүй санагдаад байгаа байхгүй юу? За модыг махан бүтээгдэхүүнийг болохоор бор өнгөтэй юун дээр гэл гих мэтчлэн ингээ ялгаад ингээ хилээд байгаа нь айгуу айтайхан санагдчихсан. Тэгвэл тэр хүнсний эрүүл ахуй мохоо сонирхохой юм сонирхолтой. Яг одоо нөгөө хүмүүс чинь эрүүл мэнд айгүй ач холбогдолтой болсон тий. Дагаад мэдээж эрүүл мэнд гэдэг сэдвтэй холбогдоод шууд хоолны эрүүл ахуй, хоолны чанар гэдэг зөндөө ол юм яригдана. Дагаад тэгэхээр яг энэ нөгөө талын чиглэлийн хүмүүс маань илүү мэдлэг мэдээлэлтэй болох хэрэгтэй болчиход байна. Тэр чиглэл рүү сонирхол одоо ялтчгүй хүн болго эрүүл мэндэд анхаардаг цаг үе ирсэн байна шүү дээ. Нэг бодлын бас эрүүл мэндийн боловсрол сайжирсны шинж шүү дээ ер нь бол тий. За таны хувьд? За миний хувьд бол бас хоол зүйчийг ер нь сонирхдаг болсон сүүлийн 7-8 жил. Хэцүү айтайхан чиглэл санагдсан. Мөн арьс гоо заслаас их таалагдаад байгаа. За манай дугаарын маань ерөнхийдөө уламж бас нэг асуулт байдаг. Энэ бол эрүүл бах энгийн зөвлөгөөнүүдээс ингээд хүмүүс зориулсан товчхон тэм зөвлөгөө өгье гэвэл ялангуяа өөрийнхөө нарийн мэрэгжлийн дагуу шүү. Тэр талын зөвлөгөө өгье гэвэл та ямар зөвлөгөө өгөх байсан бэ? За эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тийм болохоор зэрэг жирэмслэхээр төлөвлөж явах үедээ эрүүл мэндийн бүтэн үзлэгт хамрагдаад бие эрүүлжүүлээрэй л гэж хэлмээр байна да. За миний хувьд бол одоо хүүхдийн өвчл дотор ихэнх хувийг одоо амьсгалын замын эмгийг эзэлдэг байгаа. За тэгэхээр яг ингээд намраас ахуулаад хавар хүртэл ялангуяа амьсгалын замын эмгийг ханаад том уу хатгаа их байдаг учраас амны халтаа хүмүүр зүүж хөвшөөшээл гэж хэлмээр байна да. За мөн хүүхдүүдэд онцгой гэвэл одоо 8 сарын сүүлээр томоогийн вакцинд хамрагддаг бол хүүхдүүдийн өвчл нэлээд хуваар буурна гэж боддог. За томоогийн вакцин маань хийлгэснээс хойш 14-өөс 21 хоног жиж үйлчилдэг шүү дээ. Тэгэхээр 8 сарын дундуураас хийлгээд эхлүүлэх хүүхдүүд маань өвөлдөө хавардаа намардаа өвдөхгүй хэрэгтэй авах гэж боддог. Бас чухал зөвлөгөө байна шүү. Бас хүмүүстэд илэн мэддэг хэрнээ хэрэгжүүлдэг зөвлөгөөнүүд байна шүү дээ. За баярлалаа. Ингээд өнөөдрийн маань подкастын маань дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд хүрэлцээрсэн хоёр их хэр эмч нартаа баярлалаа. Тэгээд удахгүй болох Алтан гагнуурын баярт нь амжилт хүсье. Тэгээд дараагийн дугаараар эргээ уулзцгаая. Баярлалаа баяр та.